Тавтан өрөл үзэгчтэй та бүхэнд Ирчүүдийн код подкаст маань хүрэх өглөө өдөр орой мэндийг хүргэе. Ирчүүдийн кодыг тайлах гэж оролдож байгаа хамтрагч маань бол хашаах хөтлөгч, контент креатор. Одоо их гоё дэрвчж байгаа. За бид хоёрын хувьд болохоор Ирчүүдийн кодыг тайлах гэж их хичээж байгаа. Ирчүүдэд тулгамдаад байгаа. Нийгэмд бол угаасаа ирчүүд бас жоохон хатуу цаг үе болсон тийм байгаа. Ер нь тийм. Тийм учраас тус төхөн болох үүднээсээ бас ирчүүдэд бас мэдээлэл өгье. Зарим зүйлийг ойлгуулахад нь дэм болъё гэж. Яа. Тэгэхдээ бид хоёр өөрсдөө их мэдих царайлаа суугаад байхгүй. Дандаа яг мэрэгчлэн, экспертүүд, мэрэгжлийн хүмүүсийг ингээ мэдээлэл хүргүүлье гэж зориод эхнийхээ дугаарыг эхлүүлж байгаа. За тийм. Тэгээ бид хоёр эхнийхээ дугаарыг таксист гэдэг киногоор тийм ээ. Таксины жолооч гэдэг одоо монголоор яг магчлан орчуулвал таксины жолооч гэж. Оросоор таксист гэдэг хаашаа. Англиар яг жинхэнэ нэр нь болохоор такси драйвер байгаа тийм. Тэгэхээр монголоор бол таксины жолооч гэдэг. 76 оны Скорсезе кино тийм ээ. Тэгээ Роберт Де Ниро гол дүр тоглосон. Ер нь дэлхийн шилдэг кино жижиг салтанд 109-оор багтдаг ийм кино байгаа. Одоо киноны хувьд бол классик кино гэж хэлж болно тийм ээ. За юуны тухай юм бэ гэх юм бол ер нь бид хоёр кино, уран зохиол тийм ээ. Өвөрлөг, зураг одоо юу ч байдгийг домогч юм эр хүнтэй холбоотой бүх түүхийг авч ярих гэж шийдсэн. Яагаад тэгэхээр урлагийн бүтээл өөрөө мэдээллийг тээж явж идэг. Тэрийг нь үзэгчдэд ингээд бүр илүү хүргэе. Сонсож байгаа хүмүүс бүр илүү хүргэе гэдэг үүднээсээ ингэж урлагийн бүтээлийг барьж авч байгаа. Тий. Тэгээд 76 оны кино болохоор залуучууд үзээгүй байж магадгүй. Үзээгүй залуучуудаас аюу их байж магадгүй тул бид хоёр зүгээр киног зүгээр ингээд товчхонд зүгээр тайлбарлаад яриад өгчийг шийдлээ тийм ээ. Үйл явдал бол Нью-Йорк хотод болж байгаа одоо Вьетнамын дайн дуусаад нэг 4-5 жил болсон юм уу да. Тэрний дараа Нью-Йоркт болж байгаа Вьетнамын дайнаас эргээд ирсэн. Тэгээд шөнийн таксины жолооч хийдэг залуугийн тухай кино байгаа. Уул кино бол нэг ганц үе одоо 26-тай гэдэг байгаа шүү дээ. Яг киноны дүр бол 26-тай залуу байгаа байхгүй юугүй эхнэргүй ганц бие. Тийм ийм залуугийн тухай ийм кино байгаа. За киноны хувьд болохоор амжилт нь бол дэлхийн шилдэг кино учраас ойлгомжтой. Канны кинонууд бас хамгийн том шагналт нөгөө Палм Диорыг авсан. Оскарын нэг академийн шагналаас 4 шагнал авахта шилдэг кино, шилдэг найруулаг, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй жүжигчин гэдэг шагналыг бол авцсан. Үнэхээр давтагчгүй гайхамшигтай бүтээл. За амжилт талаас нь ярих Роберт Де Нирогийн карьерийн туршид байх кинонуудаас магадгүй хамгийн өндөр нь гэж нөгөө нэг шүүм судлаачид бичсэн байдаг. За. Тэгэхээр та бид хоёрыг ярих гэдэг өнөөдөр сэтгэвтэйгээ холбоох гэдэг юм чинь тэр өгөхгүй. Де Ниро яг 26 настай Ахмад дайчин болцсон нэг юм ганцаараа ингээд ер нь галзуурч яваа нэг хүний дүрийг гаргаж чадсан л гэсэн. Тий, маш гоё гаргасан. Маш тий чадварлаг гаргасан. Тэгээд мэдгүй зүгээр би тэр кино үзээд тэгээд ингээд заримдаа ингээд яг миний бодол тэр донд явж идэг. Миний үйлдэлүүд тийм ээ. Тэр дотор явж идэг байхгүй юу? Тий. Одоо жишээ нь тэр ингээд ганцаараа ингээд кино үзээл сууж идэг штэ. Тий. Гэтэ тэр нэг гоё кино үздэггүй. Тий. Тэгээд жоохон одоо нэг том хүний кино хөө. Насан туршид зориулсан кино. Тэр үед чинь нэг юу байхгүй тийм ээ. Видео приставч байгаагүй, юу ч байгаагүй. Тэр болохоор кино театрт тийм кино гаргадаг нэг тийм кино театрууд. Кино театрч гэсэн нэг юм жижиг нэг юм хуучин манад нэг падал дотор гаргаад байдаг байсан. Яг тэр шиг нэг тийм жижиг кино чадаад тийм киноданд өдөр үзэж ингэж өдрийнхөө цагийг өнгөрөөгөөд оройн юунд явдаг, таксинд явдаг. Тэгээд тэрэн дээр яг юу өгүүлэх гэдэг нь гэвэл манай хүн болохоор яг ингээд өөрийгөө хинбэ гэдгийг олж чадаагүй. Тийм залуу ахгүй юу? Тэгээд нийтлэл өөрөө хин нэг юм байхыг хүсдэг. Тийм. Тэхийн тулд нэг дурлах гэж нэг үздэг.
Тэгээ тэр нэг бие үнэлэгч нэг охинтой таардаг. Тэр хин нэгэн байхын тулд туслах гэж үздэг. Одоо яг тэрэн дээр нэг юм байна. Эмэгтэйчүүд дандаа нэг хэлдэг үг байдгийг. Эрэгтэй хүн өөрийгөө эзэж голдоггүй гэж. Магадгүй тэр яг тэрэн дээр харагддаг байхгүй. Манай хүний хувьд бол би ертөнцийг энэ нийгмийг би ингээд цэвэр болгоод гоё болгомоор байна. Дандаа ингээд бүтэхгүй хүмүүсээр ингээд Нью-Йоркод ингээд дүүрцэн тийм ээ нэг юуны хүүхнийг хардаг штэ нэг сонгуулийн судалчилгааны одоо ахдаг шинэ хүүхэн байдаг штэ тийм ээ тэр хүүхнийг хараад энэ хүүхэн бол хамаагүй цэвэрхэн тэднээс ариун эмэгтэй байна. Гэт тэр эмэгтэйд татагддаг тий. Тэгээд шууд тэнд явж чад би өөртөө чинь танилцах гэсэн юм а гэх ингээд өөртөө итгэлтэй. Тэгээд тэр байдал нь ч тэр эмэгтэй бас сонин санагдсан юм уу яасан. Тэгээд тэр хоёр танилцаад цагийг хамт өнгөрөөхөр болдог. Дааж хоёр өөр ертөнцийн чинь уулзчихдаг байхгүй юу? Бүсгүй мэдээч мэдээ боловсралтай арай өөр одоо гэр бүл төсөж төрсөн нөхцөл байдал нь ч өөр тийм ээ. Манай залуу яг цэрэгт яваад, дайнд яваад тэгээ буцаж ирээд ингээд таксинд явж байгаа тийм ээ. Нэг зүгээр л энгийн залуу бол таарад байгаа байхгүй. Тэгээд анхны тэр хоёрын одоо юу аюу тэр кинон дээр муухай тод гаргадаг юм аа. Тэр хүүхэн чинь хаяад зүхтаадаг шүү дээ. Тэгээд юунаас бол зүхтаадаг юм гэх юм бол нөгөө залуу нөгөө таксист залуу чинь мэдхгүй. Энэ одоо муухай энэ одоо жигшмээр зүйл гэдгийг тэр нэг насан туршигчдийнхээ киног үзхийг тэгж огт боддгоо. Тийм ээ. Тэгээд тэр хүүхдэд дагуулад тэр кино чадвар нөгөө үздэгд кино чадвартаа өөрөөр нь амьдралдаа л ингээ ураад оруулаад ирж байгаа шүү дээ. Тэгтэл хүүхэн тэр нэг огтлож явахгүй чи юу үзээд байгаа юм? Ямар газар ороод байгаа юм? Би чиний зиндааны хүн биш ээ гэд. Тэгээд энэ чинь амар том зөхөд байж дээ. Тэр нэг эрэгтэй хүн ингээд өөртөө ингээд итгэж яхад итгэлийг ингээд те одоо ингээд тий хүлээлтэнд нь одоо ингээд хүрэхгүй болчихвол яадаг вэ? Тий тэр аюу мундаг харуулсан байдаг. Би бол тэрийг бол яг ганцаардлын ганц тулгуур нь байлаа л гэж үздэг. Тэр хүн бол асар их ганцаардсан, асар их сэтгэл готролд орсон, аюу тийм харахгүй ертөнцид өндөрчж байгаа юм л хийж бодоод байгаа. За ингээд өнөөдрийнхэн сэдв рүү ингээд яалч хүн ингэж орж ирж байгаа зохио. Өнөөдрийн манай Ирчүүдийн кодыг тайлах үе подкастын маань сэдв бол сэтгэл готрол байгаад байгаа. Ирчүүдийн эрэгтэй хүмүүсийн сэтгэл готрол. Энэ одоо сэтгэл готрол дээр тайлбар өгөхөөр яг мэрэгжлийн зөвлөгөө, онцлогоо яг нэг мэрэгжлийн мэдээлэл солилцохоор өнөөдөр бид хоёроос зочин өрсөн байгаа. Энэ зочин болохоор сэтгэл засалж, эмч, жавхлан маань хурж ирсэн сууж байгаа. За за сайн сууж гинөө. За сая бид хоёрын ярьсан хэрэг бас сонссон баг. Киног нь үзсэн баг. Үзсэн. Бид хоёрын зорилго бол урлаг юм дандаа мэдээлэл агуулж идэв. Урлагийн мэдээлэл. Тэрийг л ингээл үзэгчтэй хүргэх гээд. Тэгээд ярьж явж байгаа такси драйвер болохоор үндсэндээ сэтгэл готрол руу авчирч байгаа. Өнөөдөр нийгэмд сэтгэл готрол бол талын хэмжээнд хүрсэн гэж би ойлгож байгаа. Гэр бүлтэй ганц бийч байт юм. Ер нь эрэгтэй хүмүүс маш их сэтгэл готролд автчихин гэж үзэж байгаа. Тэгэхээр та сэтгэл готрол нууц мал хэлбэртэй. Чинь ил биш тийм ээ. Яг энэ кинон дээр гардаг залуугийн амьдрал биш тийм. Яг явагдаад байгаа юм шиг санагдаж байна гэж л бид хоёр яриад байна л да тий. Тэгээ бид хоёрын энэ бас бодол хэр бас бодтой яг өөрөө бол яг ажилдаг тийм ээ. Яг ийм хүмүүстэй ажилдаг. Яг хэдүүлээ нөгөө сэтгэл готрол гэхээр айгүй ерөнхий болчиход байна л да. Сэтгэл готрлын нөгөө хүн болгонд илэрж идэг үндсэн шинжүүд байгаа. Өөртөө итгэлгүй, зориггүй, урамгүй тий. Дээрээс нь идвэх сонирхолгүй гэдэг ингээд айгүй олон зүйлсүүдээр тодорхойлж байна. Яг сая сонсоо сууж ялаа. Ирчүүдийн сэтгэл готрол гэхээр арай жоохон яг харах үнсгээ жоохон хумиж өгч юм л да. Хит ерөнхий байдлаас гэсэн.
бүр айхтар тэгэж ирчүүдийн сэтгэл готрол магадгүй эмэгтэйчүүдийн сэтгэл готрол гэдэг шиг хүмүүс нийгэмдэр бол нэг айхтар тэгэж ялгадаг. Ерөнхийдөө сэтгэл готролтой тий. Бүгд. Уг нь мэдээж жоохон төвөгтэй л авах. Гэтэ хүүхэд юунд сэтгэл готрох уу, эрэгтэй хүн юунд сэтгэл готрох уу, эмэгтэй хүн юунд сэтгэл готрох уу тий. Аав ээж бас юунд готрох уу, нөхцөл байдлаас нь хамаарат жоохон өөр боддог. Энэ нь өөрөө хүлээж байгаа үүрэг тухайн хүний чадамж өөрийнх нь нөөц болцоо гэдгээс хамаарат айгүй олон хүчин зүйлсүүд харагдах байх л та. Яг нь хэдүүлээ нөгөө илүү тодорхой болгох гээд ингээд ярихаар тайван болоод байна. Тодорхой болохгүй сайн кинон дээр жишээ аваад ярихад тэр бол яг киног үзэж байхад агуулгаар бол ерөнхийдөө зориг байдаг байхгүй. Яг яахан тодорхойгүй. Юу ч ихсэн ямар ч хамаагүй ажил хий. Тэгж жагаад нэг таксин жолооч болдог. Таксин жолооч дээр ч гэсэн анх очиход нь шууд ажилд авдаг шүү дээ. Тэгээд магадгүй нэг дайнд явсан үе тэр зүйлээ яриад магадгүй тухайн хүнтэй ижил сэдвээр ярилцсан үндсэндээ за яг байж болох юм гэдэг үүднээс таксин жолооч болгодог ч юм уу. Тэр нь бүр шөнийн ээлжинд аваад байгаа шүү дээ. Орой унтаж чадахгүй учраас энэ тэгээд бас яг нэг дайнд явсан хүмүүсүүдийн сэтгэл зүйн гэмтэл гэх үү тиймэрхүү зүйлсүүд бас байдаг л да. Тэр зүйлсүүдээс босноо яг аль хэсгийн найруулагч харуулсан би бүр айхтар сайн ойлгоогүй. Гэхдээ ерөнхийдөө шинэ унтдаггүй гэдэг нөхцөл яваад байдаг. Ингээд үзэнгүүт энэ дээр зориггүй тодорхойгүй энэ байдлууд чинь дайнд яваад уг нь баатарлаг гавьяа байгуулчихсан. Магадгүй улсаа бол ингээд юу гэдэг чинь те улсынхаа сайн сайхны төлөө хөгжлийн төлөө гэдэг ч юм уу гой зүйлийн төлөө ингээд дайнд яваад эрэлхийгээр те тулдаад явж исэн ч яг эргэж ирээд хамгаалж байгаа улсаа харсан чинь арай өөр болчиход байдаг. Магадгүй юу зориод юу хийж байгаад эргэлзэх хэмжээнд хүртэл нь өөр байгаад байдаг. Эхлээд тэрийгээ дотроо шүүмжилж үзнэ. Энд чинь нөгөө дотроо яриад байдаг ч те өөр өөртөө шүүмжилж үзнэ, өмөрөх гэж үзнэ. Бас зүгээр ингээд өөрчлөх гэж оролдоно. Өөрчлөх гэж оролдож байгаа байдал нь тэр нэг охинд туслах гэж байгаа байдал гэдэг ч юм уу те. Нэг өөр янз янзын байдлуудаар гарч ирдэг. Магадгүй нэг өөрөө өөрийгөө таних гэж байгаа мэдрэмж гэдэг ч юм амар олон зүйлсүүд. Зүгээр агуулгаар нь хараад үзсэн чинь надад тийм зориггүй бидний нөгөө ярьдгаар хийцгүй гэдэг чинь. Тийм нөхцөл айгу тод харагдчихсэн. Тэгээд тэр хийцгүй байдлаа шийдэх гээл янз янзаар үзэж байгаа л нөхцөл юм уу даа гэж харсан байхгүй. Тэгээ энэ дээр нөгөө яриад байгаа зүйл нь юу гэхээр яг зориггүй болчоор чинь итвэх зүтгэлгүй болчихно. Итвэх зүтгэлгүй болчоор өдөр зүгээр ингээ урсаад өнгөрөөд байгаа юм шиг байна. Ингээ урсаад өнгөрөөд байгаа нөхцөл яадаг вэ гэхээр хүн аливаа зүйлд утгагүй санагдсан тэр нөхцөл чинь өөрөө сэтгэл готрлын нэг элемент байгаа даа л нэг хэсэг байгаа даа л та. Тэгээд энд юм бааш та. Сэтгэл готрол гэдэг чинь өөрөө онш байгаа гэдэг. Энэ онш чинь өөрөө аюул олон шинж тэмдгүүдээс бүрдээд байдаг. Гэтэл энэ шинж тэмдгүүд нь өөрөө нэг нэгээр нэмэгдээд байвал энэ онш руугаа хүрэх буюу те үнцэн агуулга руугаа хүрэх зүйлсүүд нь айж мажмаар яваад байдаг. Тэгэнгүүт энэ кинон дээр байгаа үйл явдлуудыг харахад энэ шинж тэмдгүүд яг ингээд ар араасаа нэг нэгээр нэмэгдээл яваад байдаг. Нэмэгдээл. Нэг гоё нь энтэйгээ тэмцээд байгаад хэлээ л те. Нөхөр ямар ч хамаагүй байгаад тэмцээ тэр нь уухач арга байна, сайхан ч арга байна, шийдэмгийч арга байна те. Жохон агрессив ч юм те. Тиймэрхүү аргууд ч байна. Тэгтээ шийт гээд оролдоод байдаг. Энэ юу л та. За кино бол ингээд ерөөхдөө тийм байдаг. Тэгвэл наашаа татаж авчраа сэдвээ наашаа татаж авчраад монголчууд дээр авчраа л та. Монгол ирчүүд ер нь юунаас олж сэтгэл хөдлөрдөг вэ? Донтолтоос олж. Арих те. Мөрөдөө тоглоом. За ингээд юу гэдгийг ажил, карьер, санхүүгийн байдлаас олж гээд явж эргээд миний бодлоо шүү. Би зүгээр өөрийнхөө бодлыг ярьж байгаа. Гол асуудал бол ерөөхдөө гэр бүлийн харилцаа байгаад байгаа шиг байна. Буюу эсрэг хүүснэнтэйгээ харилцах үед одоо сэтгэл готрол илүү их өдөөж өгöd байх шиг байна л та бүр одоо сэтгэл готролд автуулж өгдөг ихнэр нь ч үйдэг юм уу найз охинч. Ер нь зүгээр хэдүүлээ сэдвээ яг сэтгэл готрол гэхээр айгүй ерөнхий болчиход байна. Яг ерөнхий болоод. Яг зүгээр иймэрхүү зүйлтэй зүрлээд хэлвэл хэдүүл аавын тухай ярих гэж. Ярихаар та ямар аавыг бодвол миний аавыг бодвол өөрийнхөө аавыг бодвол тий өөрийнхөө аавыг л бодож шүү. Тэгж таарна тий. Би ч бас өөрийнхөө аавыг. Хэдүүл гол аав гэдэг сэдв яриад байгаа мөртлөө
өөрсдөө аавыг бодоод яриад байдаг тий. Яг түүнтэй ижилхэн хүмүүс нэг асуудал ярихаараа дандаа өөр өнцгөөс харах гэж ярьдэн шүү дээ. Тийм. Ийм болоод байдаг. Тэгвэл хэдүүлээ сэтгэл готрол гэж ярихаар бүгд нэг өөр өнцгөөс магадгүй би тайлбарлах гэхээр хит нөгөө Тийм байна. Сая би хэнийг ярингууд би яг юу гэж утсан гэж миний бол гэр бүлийн асуудал биш ч гэсэн би сэтгэл готролд орж ирсэн шүү дээ. Тийм. Миний сэтгэл готролд орж ирсэн өнцг нь өөр байгаад байгаа байхгүй юу? Тийм. Нөгөө хийцгүүрэх ажил олдохгүй байх. Тийм ээ? Тэгэхээр бид нэг өөр өнцгөөс хараад байгаа учраас хэдүүлээ өнцгөө нэг болгочвол арай жоохон яриа маань ойлгомжтой болох юм. Тэгэхээр нэг тал талаас нь яриад байгаа жоохон ойлгомжгүй болох гэж магадгүй гэж бодохгүй юу? Тэгээд ийм байгаа юм чинь. Юу сэтгэл готрол асар том сэдв байгаад байгаа. Энийг өнөөдөр яриад өнөөдөр нэг дугаар дээр бүгдийн базаад ойлгомжтой шийдэх гэж байхгүй. Тэгэхээр өшөө цаашаа хэд хэдэн дугаар гарах байх. Тэгээд ингээд яг ингээд детальчлаад ерөөхдөө явчихна гэж бодож байгаа. Тэгэхдээ өнөөдөр ямар ч хэлээс ерөхийн мэдээллүүдэд хүргээд бас нэг жоохон зэгцэлгээд үзүүл. Яг би зүгээр киноны юун дээрээс ингээд ярьсан болохоор би тэгж бодож байгаа байхгүй. Тэгээ эрэгтэй хүн зоригтой үедээ тийм ээ одоо шийдэнгийн үедээ бол шийдэнгийн очиод тэр бүсгүйтэй очиод уулзаатай танилцдаг бол аюу шийдэнгийн үед л тийм дараа нь гологдоод тийм ээ гологдсон мэдрэмж тийм ээ хэр эрхчээчүүдэд хүн тусдгийг энэ дээр эрэгтэй эмэгтэй хүний ялгаа байдгүй тийм ээ эмэгтэй хүнд гологдчихлоо гэд тэр нэг эрэгтэй хүнээс илүү хүн тусгаж явдаг юм уу эсвэл эрэгтэй нь илүү тусгаж явдаг ч гэдэг ч юм уу ийм ялгаа байна да. Энэ дээр яг гологж байгаа тэр зүйл дээр нэг ялгаа байхгүй. Адилхан. Бүгд үнэн л юм чи адилхан. Зурагчлаар гэж байгаа. Тэгвэл сэтгэл зүй биш ээ сэтгэл гутралын эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа гэж бас байх уу? Зүгээр мэдээж нэг байлгүй байх уу? Энэ дээр ганцхан эрэгтэй эмэгтэй гэхгүй олон зүйлсүүд байгаа шүү дээ. Жишээ нь магадгүй манай 8 настай хүүхэд өнөөдөр нэг тоглоом авах чадаагүй дээр гутарч иж байгаа шүү дээ. Яг мэдээж нөгөө нэг бүр эмгэгийн хэмжээнд очлоо биш ч гэсэн нэг тийм дүр төрх үзүүлнэ дээ. Тэгэхээр нөгөө хүүхд тухайн хүүхдийн өөрийнх нь мэдж байгаа ертөнцийг таньж байгаа хэмжээгээр бол үр дүндээ хүрч чадах бол тийм нөхцөл үүсэх нь магадгүй 10 жилийн багш байлаа гэж бодоход тий арай өөр янзаар аль эсвэл эмч байлаа гэхэд арай өөр янзаар гэдэг ч юм уу янзаар байх гэдэг юм л та. Тэгэхээр тухайн нөхцөл байдлаас хамаарат хар хүнцгээс хамаарат ялгаа гарч ирнэ гэсэн үг нэг нийт масаар магадгүй ижил төрлийн мэрэгчлээ хүмүүсүүд ижил төрлийн тийм нөхцөл орж магадгүй байх гэдэг нь шүү дээ. Тийм учраас яг энэ өнцгөр нь аваад үзэх юм бол эрэгтэйчүүдийн зовлон нэг байх юм бол бас эмэгтэйчүүдийнхээс арай өөр одоо нөхцөлд батарч иж болох юм тий. Яг нь нийтлэг ийм ойлголтод байгаа шүү дээ. Эрэгтэй хүний нэг ажил үүргийн хуваарлт, эмэгтэй хүний нэг ажил үүргийн хуваарлт гэдэг шүү дээ. Тусдаа тэрийгэ давж дийлэхгүй бол өөрийнхөө хэмжээнд тий зөөр бүр гутралын эмгийн хэмжээнд очихгүй махэр нэг тийм хөнгөн байдлаар тэр зүйлсүүдийг бүгдээрээ туулах нь тий. Тэгэхээр ингээд хоорондоо энэ өнцгөөс нь аваад үзвэл ялгаа байгаа юу гэвэл байж тарах гэдэг юм л да. Надад нэг юм асуулт байна л да. Ер нь энэ би бүр асууя гэж бодоод байсан. Одоо манай гэр бүлд заяа нэг хэсэг би ажилгүй төрөлгүй тэгээ жоохон ампуу амьдралтай байхад одоо ихтер ингээд гэрийн яг утгаараа эзэн болж байгаа байхгүй юу? Гэрийн тэргүүн болж байгаа хөө. Мөнгө барих, мөнгө зарцуулах, эрх мэдэл бүх юм ихтер шийдэж байгаа байхгүй юу? Тэгэхээр мөнгө төгрөг бариад ингээд эхлэнэ гэдэг чинь эрх мэдлийн нэг хэлбэр шүү дээ. Тийм ээ ихтерээс юм авахар бол тийм ээ юм авуулахаар бол асуун гэдэг шиг юм. Тэгээд ингээд ирэхээр эн чинь яг нэг байгалийн цаанаас бол уг нь эрэгтэй хүн дээр байх ёстой гэж би бодоод байдаг байтал яг амьдрал дээр болоод ирэхээр яг эсэргээр тий манай хүн ингээд бүх юмыг зохицуулдаг манай бүх хүн үнийг яадаг. Тэгэд тэрэнд эрэгтэй хүн ер нь хэр одоо бухимдах ба. Би бол ер нь дотроо айгүй бухимддаг байсан юм шиг байна. Гэтэ энэ их далд хэлбэрт. Далд маш далд хэлбэрт байгаа л гэдэг. Тий. Бухимддаг ер нь бол бухимддаг масаараа. Одоо энэ бүр ингээд тэргүүлэгч жишээнүүдийн нэг болж өрдөн шүү дээ энэ чи өөрөө тий. Энэ талаас нь бодоод түрүүн хаболын асуудаг шиг энэ өнцгөр нь арай жоохон оруулаад үзээ л та.
Эрэгтэй эмэгтэй хүмүүс альва зүйл хандах хандлага байдаг ч юм уу те. Аль эсвэл тэрэнд хүрх үр дүнгээс хамаарат харилцаа айлгүй жоох өөр байх гэдэг юм л да. Эрэгтэй хүн за яг ингээд ерөнхий агуулгаар л ирчих. Явандаа хэдүүлээ нөө жишээ зөвлөлдөө тодорхойлоод ирэх баг. Аливаа асуудлыг эрэгтэй хүн ерөнхийдөө нэг тийм агуулгын хэмжээнд нь хараад идэв. Ер нь бол ерөнхийд нь гэх юм уу да тий. Ингээд бүлөвч байдлаар тий. Эмэгтэй хүмүүс ихэвчлэн аливаа асуудлыг тийм наривчлсан байдлаар яг хаана асуудал, яг хаана вэ? Нөө 10 жилд яг монгол хэлний алдаа засаж байгаа юм шиг ингээд хардаг шиг. Бидний хувьд бол зүгээр л тэр өгүүлбэрийг биччихэл хэвэл болоо штэ. Гол нь хүн ойлгож ил хэвэл болоо штэ гэдэг шиг. Гэтэ тэнцэн өгүүлбэрцэн алдаа болдог шиг. Тэгэж тийм нарийн гэдэг ч юм уу те хардаг байх гэдэг л асуудал дээр. За ингээд аваад үзчихээр асуудлыг ерөнхийгөөр нь шийддэг асуудлууд ч байна, нарийн төвшөнд нь шийддэг асуудлууд ч байна. Бид нэр ерөнхийгөөр шийдэж байгаа асуудал дээр тэрэн дээр нарийнаар шийдэх гээд үзэхээр тэр ерөнхий зүйлийг чинь үр дүн нь тодорхойг болж хүрээд байт юм байна. За ямар ч чин дээр хэлэх вэ? За зүгээр ингээд үзье л та. Өнөөдөр орой ямар хоол идэх вэ гэдэг бол айгу чухал асуудал байдаг шүү дээ. Ямар хоол хийх вэ? Өөрөө мэд гэдэг хоол хий гэдэг шиг те. Айгу чухал асуудал байдаг шүү дээ. Гэтэл яг үүндээ тэр өнөөдөр ямар хоол хийх нь төдийлөн хамаатай биш хүмүүс чинь эрэгтэй хүн учраас өөрөө мэдгээ хийчихэд байгаа байхгүй. Агуулгаараа бол өнөөдөр хоос хонхгүй л байвал болоо. Эмэгтэй хүний хувьд бол нэг ихэн хайрч байна, өөр бусад нөхцлүүд ч байна те. Нэг их нэрийн халамжч байна. Уг нь гоё юм магадгүй ингээд асуугаад те өнөөдөр бууз идийг бол буузыг хийчмээр байна шүү дээ. Ингээд гоё таалагдчих гадаг шүү те. Өнөөдөр таны цөв идийг бол цөв нь хийчих гээд шүү дээ. Уг нь тань таалагдуулчих гадаг байхгүй юу? Уг нь ингээд деталь нарийн хараад шүү дээ. Гэтэл өнөөдөр хоол бол шүү дээ. Хоосон танах бол болно шүү дээ гэдэг. Ерөнхий агуулгаар нь хариулт өгчгөөр өөрөө мэд гэдэг ямар хоол хийх гэдэг маргаа үсээд байдаг шиг те. Ийм агуулгууд гараад ирдэг байна. Магадгүй эрэгтэй хүний хувьд бол өнөөдөр л хоолтой байх болоо те. Бүр хэрвээ санаа зовх асуудал гэх юм бол өнөөдөр өвөл бид нар ямар ид шийдэх вэ? Айгу сонирхолтой асуулт байхгүй юу? Ер нь бол те. Тэрийг шийдэж идэг. Магадгүй эмэгтэй хүний хувьд бол өнөөдөр үр хөвгтэй хооллох нь чухал учраас тэрнрүү илүү харах гэдэг. Гэхэд анхаарал арай жоохон өөр зүйл рүү илүү төвлөрөх гээд байдаг гэдэг жоохон ялгаа байгаа тийм. Энэ ялгаанаас хамаарат энэ дээр тус нь гарч ирдэг асуудлууд байгаа шүү дээ аль алин дээр тийм. Тэр асуудлаас хамаарат нэг үр дүнгийн зураг гарч ирнэ. Тэр нь өөрөө хэрвээ үр дүндээ хүрэхгүй байх юм бол урамшуул орж ирэхгүй, урамшуул байхгүй бол нэг би ямар ч үр дүнгүй юм бэ, би чадваргүй юм бэ, би юм байна гэдэг тийм өөрийгөө голох, тийм өөрийгөө үгүйсгэх байдал руугаа олон дахин давтагдах тусам энэ нөгөө сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг рүү айжмаад өгч идэг гэж ойлгож байна. Зөрөлдөд ирэхээр. Үгүй энэ зөрөлдөх гэхээсээ илүүтэйгээр та үр дүнд хүрэхгүй байвал та ямар нэгэн ажил хийгээ та үр дүнд хүрэхгүй байвал өөрийгөө голох, өөрийгөө үнэлэхгүй байх энэ зүйлсүүд чинь дамжраа л шүү дээ. Энэ үед хөдлөлийн шинж тэмдгүүд л баг багаар нэмэгддэг байх нь л дээ. Тэгэхээр магадгүй бид нэр жоохон юмыг объем орн те агуулгаар нь хардаг учраас үр дүн нь ч гэсэн агуулгаар ирэх байхгүй удаан ирнэ гэсэн тийм. Яг наривчилж детальчилж харж байгаа хүмүүсүүдийн хувьд өнөөдөр за цай чанчих гэсэн бол яг одоо цай чанаад цай бэлэн байхтаа л ингээ үр дүн хүрчихэж байна шүү дээ. Болж байна. Бидний хувьд бол гэрт цайтай байхад л авах материалууд нь байхад болоо. Тэгэхээр тэр материалуудаа яаж цуглуулах вэ, яах вэ гэдэг нөгөө жоохон урт хугацааны юм болоод ихэлсэн тэр үед л тэр хэрвээ биелэхгүй бол үр дүн гарч ирэхгүй бол би чадахгүй нэ гэдэг нь нэмэгдэл яадаг байх нь л тэр нөгөө нэг эмэгтэй хүнд бол нэг төдийлө хамаагүй байхгүй байх нь. Яг тэр нөгөө өөрхөн үр дүн дор нь харчаад байдаг. Бидний үр дүн магадгүй жоохон алс гараад байгаа учраас тэр үр дүнд хүрэхээс нь өмнө дунд нь дасан зогсоогдох юм бол ерөөсөө таны хийж байгаа бүх үйлдэл үр дүнгүйс гэсэн. Сая бич төсөөлж суулаа л та ингэж ярихаар тийм. Эрэгтэй хүн бол ингээ байшингийнхаа загварыг харчдаг юм байна. Ингээл төсөөлөө за ийм байшин сав барья гэл. Эмэгтэй хүн тэгэнгүүт за энийг нь тэрүүгээр шалыг нь ийм байлгая. Цонхыг нь хөшгийг нь ийм байлгая. Боддгийм болоо. Тэгэд миний гол яарад байгаа юм. Энэ хоёрыг муудалцуулах гэдэг байхгүй юу? Муудалцуулаад сэтгэл готрол гараад зөрчил нь юу байдгийг гаргаж иж харах гэдэг.
Эхнэр харж ирсэн байшин чи энэ талд нь ийм өрөө хийж хин дэми юм байна гэдэг ч юм уу те альсвал нөхрөн те өө болоо шалаа яагаад ийм бор өнгөтэй гэдэг наадга шаргал өнгөтэй болохыг гэл ингээл ирүүл зөрчил үүсгүү буюу яг нөгөө нэг одоо жижигчилж нөгөө нэг харж байгаа хэсэг рүүгээ юу тийм ерхийд нь харцсан байж тийшээгээ орохч байт юм уу жижигчилж харж байгаа энэ том руугаа орохч байт юм уу Энэ зөрчлийг л гаргаж ирж хэлээд байна л да. Гэхдээ яг хоо за Извэригийн клипэн дээр өглөө н Орсын тууч айсууд өөр юм дээр би сайн санахгүй. Нэг ийм клип байдаг шүү дээ. Гэрийнхэн тавилгыг одоо гэрийнхэн дотор хашныг өөрчлөх гээд тий. Тэгээд шкаф зөөх гээд шкаф энд байвал гоё ч юм уу. Ийш нь зөөдөө гээд. Тэр шкафыг зөөх гэж бол бас овоо юм болж байгаа шүү дээ тий. Бөө юм болж болоод яг аваачаа тавьсан чинь за биш юм байна хуучнд байсан дээр юм байна гэдэг шиг тий. Өөрөөр хэлбэл яг энчээ зогтож гэнэ үү гэдэг ерөнхий нөхцөлийг одоо юу хэмтэй тий. Тэр үзмжийг хараад зогсохгүй бол буцаачих. Тэр хооронд ямар хүч зарцуулж байгаа, ямар одоо юу гэдэг чинь тий. Нэг хүчин чармаалт гарч байгаа тий. Тэр зүйлсүүд хэдийл хамаагүй болж хүрээд байхгүй юм ихтэй үнс. Энэ хүч хөдөлмөр чинь нэг гараад байгаа учраас магадгүй зарим нь ил биш толгой дотор ч үжиж болно л да тий. Гараад байгаа учраас энэ нь өөрөө үр дүн биш харагдах нь шүү дээ. Магадгүй энэ шкафыг эхнэртэй зориулаад ийш нь зөөсөн чинь нэлээд хүч гаргаад зөөсөн чинь надад таалагдахгүй. Буцаачих гэхэд энэ хоорондох хөдөлмөр өөрөө утгагүй болж байна байхгүй юу? Ер нь тэгж харна та. Энэ үнэлэгдэхгүй байгаа хөдөлмөр энэ утгагүй байгаа зүйлсүүд чинь өөрөөгөө үнэлэхгүй байгаа нөхцөл рүү айжмдаа хөтлөөд тэгээд би чинь өөрөө чадамжгүй би чинь юугүй гэдэг байдал бол агуулгаар очих гээд байна л та. Тэгэхээр нэг жишээ зөвлөлт тайлбарлахаар айгүй сунжирсан урт болох гэдэг учраас ерөнхийд нь агуулгаар нь хэлчих гээл үзээд байна л та. Ер нь бол аливаа зүйлд хандж байгаа хандлагын зөрөө нь өөрөө ер нь айл гэр бүлийн зөрчлийг үүсгэждэг. Энэ зөрчил маань өөрөө нэг хэрвээ ойлгохгүй бол би өөрийгөө зөв гэдгийг батлах дээр оршоод байдаг л да аль ч хүмүүс. Яг тэгэхээр аль нь л одоо өөр хүүхдээ бодож байгаа, аль нь л гэр бүлээ бодож байгаа, аль нь ихээ хайртай, эцгээ хайртай байгаа шүү дээ. Гэтэл нэг би хүүхдээ хайрлаж байгаа юм чинь миний зөв гэдэг нь уг нь эхнэрийн өнцгөөс зөв байгаад байдаг. Гэтэл эрэгтэй хүн агуулгаар нь хандах гэдэг нь уг нь зөв байгаад байгаа боловч тэр ингээд тасцоход өөр ингээд асуудал үүсээд байдаг л да. Ер нь бол би яг жишээ тодорхой жишээ гарч ирэхгүй бол ерөнхий өөр нь тайлбарлахаар жоохон сунжирсан урт болох гэдэг шүү. За зүгээр яриач. Тэгэхээр нэг тодорхой жишээ зөвлөл дээр болох гээд үзээд байна. Жишээний хувьд ийм гэж анзаарэгддэг зүгээр байдаг шүү дээ. Хүүхдтэй хийх гэж байгаа зүйлийг магадгүй хувцсан бохирдчлаа гэж бодоход өмнөөс нь угааж өгвөл энэ чинь ихийн хайр авах гэдэг шүү дээ. Үсч ивэл соолыг хийж өгвөл. Ингээл яваад тах энэ ихийн хайр мөн үгүй мөн зөв үгүй зөв. Тэгэхдээ ингэж явж байгаа хүн цаашдаа ер нь хоол хийж сурах болов. Өөртөө арчаатай байж сурах болов. Энэ нэг холын гэхүү аль эсвэл нэлээд олон нүүлийн цаатахыг гэхүү тэр үр дүнг нь анзаарахгүй юм л та. Тэрийг анзаарчаад тэр үр дүнд магадгүй өнөөдөр би хүүхдээ хоол хийж сургадаг болохын тулд би өнөөдөр хоолыг бэлдэж өгөхгүй юм л дээ. Өөрөөр нь хийлгүүлэх гээд суух нь. Тэгээд ингээд хараа суучгаар хүүхд чи өлсөд байхад чи хоол хийгээд өгцөггүй гэд надад маргаа өсчдөг байхгүй гэж. Би гэдэг нь аав штэ тий. Аавын өнцгөөс одоо өсөд байгаад өөрөө юм хийгээд дээ. За би нэг юм асууя. Энэ нэг аав хүн дээр ухамсартай хийдэг үү? Би хүүхдээ юм сургахын тулд би энэтэй хоолнд ингээд амд нь хийж өгөхгүй гэж ухамсарын тулд хийж гэнэ үү? Зүгээр миний хувьд зүгээр би өөрөө шинэ төрөлөөрөө л да. Би ингээд зээ хүүгээ манай эхнэр бол одоо инээн гэсэн үг шүү дээ. Яг тийм хоолдог байхгүй бүр ингээд те. Миний хувьд бол залах үрд зүгээр залах үрд. Өөрөө шаардлагагүй гэж боддог гэсэн үг тий. Тий яах вэ те? Тий. Тэгэхээр би бол холыг харсандаа бол миний хувьд бол биш. Яг миний хувьд тий. Тий. Холыг харсандаа биш. Энэ зүгээр л эрэгтэй хүнд байдаг ерөнхий байгалийн өвдөл гэж хэлэхөө тий үнсэн дадал гэхөө шаардлагагүй гэдэг. Мэдээж хүүхдээ ингээд улаанцан өсвөлээд хараа суугаад байх хэцэг гэж байхгүй шүү дээ. Өөртөө арчаатай байх насан дээр гэдэг ч юм уу тий өөрийгөө арчлах чадамж суух болцсон үе дээр нь
хаяа явждаг нь ямар ч нэг эрэгтэй хүн гэлтгүү амьтдын хувьд ч ялгаахгүй тийм байдаг тийм. Бие дагаал эхлэх юм бол нэг эрэгтэй амьтад бие дагаал эхлэнгүүт угаасаа сүрэг ахлах сүргээс хөөгөө явчихдаг шүү дээ. Тэгээ дандаа сүрэг бол дандаа нэг эмгэгч амьтнаар байдаг шүү дээ. Тэгэхээр бие дагаал эхлэнгүүт нөгөө явчихдаг. Тэгэхээр одоо би яг энэ нэвтрүүлгийн гол юм би ингэж асуух гэж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр одоо эмэгтэй хүн бол тэрэн дээр бол эрэгтэй нөхрөөгөө чи залах уу байлаа хүүхдтэйгээ халамжилсангүй тийм ээ чи хүүхдээ хоол хийж өгсөнгүйгээд энэ дээр ингэж хамт шавах магадлал аяга өндөр байгаа байхгүй юу. Тэгтэл аав хүн эрэгтэй хүн болохоор энэ хэрэгцээгүй тийм ээ. Нэг чухал хэрэгцээтэй гэж үзээгүй тэрэнд тэгж бодоогүй те. Тэр бодсон бол тэртээ тэргүй хийгээд өгөх байсан юм байна. Тэгтээ эмэгтэй хүн тэрнийг ойлгодоггүй юм байна. Эрэгтэй хүн тий. Нэг талаараа тэгж ойлгож байна. Хэдүүлээ яг хөө эрэгтэй талаасаа хараад бас ингэж бодогдоод байна. Эмэгтэй талаасаа хараад үзээ л та. Тэгвэл энэ ч нөгөө нэг ихийн хайр байхгүй юу? Тэр хүний хийж байгаа үйлдэл зөв штэ үр хөвгтэй тий эргэн тойрноо гэр бүлээ аав ээж ч юм уу ачиж асарч тусалж байгаа нь байх ёстой зүйл байхгүй юу? Өнөөдрийнхөө хувьд бол зөв. Тэгэхээр ялчгүй бас энэ үнцгийг бид нар өөрсдөө ойлгох ёстой болж тараад байдаг л та. Ас хитэ бодоод юу гэдэг чи тэ хүнд бүх юмыг бэлэнчлээд өгöd байх нь өөртөө арчаагүй болгож байгаа гэдэг ч юм уу тий юмыг бэлдэж өгж байгаа нь бол магадгүй тэр хүн сул дорой байх нөхцөл нь ас хиттэй үүсэж байгаа юу л тийм тэрийг эрэгтэй хүн гэлтгөө. За ер нь нэг би бүх эрэгтэй хүн гэж яриаггүй шүү. Ер нь бол массын хувьд яриад байгаа шүү дээ. Дийдэг хэрэгтэй. Энийг хардаг эмэгтэй хүн ч байгаа ерөөхдөө тэ ойлгоод. Гэхдээ ингээд масаар наваад үзчихээд ерөөхдөө энийг анзаарчаад байгаа учраас тэрнийхэн дагуу хийгээд байгаа зүйлсүүдийг нь аль альнаа зүгээр жоохон юу тавьж өгөөд орон зайг нь тавьж өгөөд асуугаад үзчих чи яагаад ингэж байгаа юм гэж тий. Энэ ямар учиртай. Энэ юу гэлээ гэд хоорондоо яагаад нэг ойлгох талаар буулт хийж болдгоо болоо гэж зүгээр би хувьдаа боддог байхгүй. Тэрнээс биш яг эмэгтэй хүн талаас харахад үйлдэл нь зөв багтдаг. Эрэгтэй хүн талаас нь харахад бас зөв байгаа. Тэгэхээр энэ хоёр хоорондоо нэг арга биелэх шиг ч юм уу нэг уялдах, зохицох гэдэг зүйл чинь байх гэдэг байна янз нь. Тэр зүйлийг тэр хоёр хүн өөрсдөө хоорондоо харилцан зөвшөөрлөж гэх юм те ярилцаж ойлголцож хийдгүүл юм бол үнэхээр аз жаргалтай амьдрдаг нууц байсан бол энэ хүн гэдэг амьтад үүсээд энэ хэдэн 10,000 жил те ухамсарт хүн үүсээд хэдэн 10,000 жил болчиход байхад ягаад үдид тийм зүйл нь гарч ирчээг байгаа юм те. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр нэг амьдрал болгон зохиож байгаа амьдрал болгон тухайн хоёр хүний харилцан зохицолгооноос үүддэг учраас энэ нь хүмүүс бие биений ойлгох нь илүү чухал юм аа. Яагаад тэгэхээр тантай хамт амьдарч байгаа хүн танаас өөр бодолтой байгаа. Таны чадахгүй хэсгийг дутууг нөхөж дундуур нь дүүрэх гэж ярьдэн штэ. Чадахгүй хэсгийг нөхгөж тэр хүнтэй нийлжээд тэр хүнийхээ чадахгүй хэсгийг өөлөөд авах юм бол хамтдаа гоё сайхан уруудаад эхлэх штэ тэ. Чадахгүйг нь би нөхөд миний чадахгүйг тэр хүн нөхөд хамтдаа урагшлаад эхлэх юм бол харилцаа ярьж ойлгож гэх юм бол энэ өөр хүчрэх гэр бүл болох нь л тэ. Одоо энэ дээрс яг миний би бас дотроо бодоо сууж ийн л. Ингээд юм өөр шүү дээ тий. Нөгөө хоол хийдэг дээр бушуухан шиг хөвгтэй хоолчий гэж боддог тий. Тэгээд тааван за бушуухан шиг өөрөө хийгээс урчаасаа дараа нь үзэхгүй шүү гэж боддог. Энэ хоёрыг түрүү яг чиний хэлдгэр тэр нөгөө нэг нэгэндээ орон зайг нь тавьж өгдөг. Тэгээ нэг нэгнийгээ ингээд ойлгочдөг болчвол одоо тэр ад жаргалтай амьдралын нууц чинь ер нь тэр л юм биш үү тий. Тэгвэл одоо би бол өөрөө бас амьдрч л байгаа. Гэр бүлтэй ойлголцох асуудал байна, ойлголцохгүй асуудал байна. Бүр ингээд асуудал хүндэр хийч үзлээ ингээд ийм байла. Тэгэхээр дандаа ийм зөрчил үүдэг байхгүй. Би бол зарим бодож ин л надад бол эцгийн хайрч байна, ихийн хайрч байна гэж бодож байна. Тэгээд яг өглөө болго хүмүүстэй өглөөний цагийг бэлтгий зорддог. Заримдаа ч бол ингээд аюу дуртай хийгээд өгдөг. Заримдаа за бушуухан шиг нийт манай өөртөө ингээд хийгээ сурчаасаа. Тэгээд дараа нь үсэхгүй өөртөө хийжүүл амар юм даа гэд яг нөгөө нэг эргэжтэй шиг хандлагаар бодоод байгаа байхгүй. Заримдаа би бүр амжаагүй үедээ өө чи өглөөний цай хийгээгүй шүү хүүхдүүд үсгчлээ гэл. Яарал ингээл яваад идэг. Яг нэгнийхээ дутууг нөхдөг, дундуурыг дүүргдэг чинь л ер нь ад жаргалтай амьдралын нууц байгаад байгаа юм байна л да. Би бол тэгэж ойлгож байна. Ер нь бас тэгэж ойлгоод яг сэдвийнхээ хүрээнд авч үлдэхэд сэтгэл готрлын өөрийнх нь шинж тэмдгүүд юу вэ гэхээр тухайн хүн
өөрийнхөө зорьсон зорилго гэдэг ч юм те харсан үр дүндээ ямар нэгэн аргаар хүрч чадахгүй л байх юм бол айжмдаа илэрх нь байна л та. Тэрэнд өөрийнх нь хичээл зүтгэл орох нь байна. Тэрэнд өөрийнх нь одоо юу гэдэг чинь авиас чадвар нь орох нь байна. Тэрэнд өөрийнх нь одоо юу гэдэг чинь эмэг цэгцтэй байдал, ахвалцсан буур чадвар аюу олон зүйлсүүд нөлөөлнө л дээ. Одоо өөр юу гэдгийг тухайн хүнээс гарч болох бүх чадамжуудыг л хэлдэг юм гэсэн. Тэр чадамжуудаа гаргаад тэр зорилготой хүрч чадахгүй байна гэдэг мэдрэмж авч байгаа тэр үед л нөгөө өөрийгөө үнэлэхгүй байх зүйлсүүд найжмдаа нэмэгдэж эхэлдэг. Сэтгэл готрлын өөрийнх нь зүүд өгц гэх юм уу да нэг явц нь өөрөө иймэрхүү зарчмаар явдаг учраас үр дүнд хүрэхгүй байх нь өөрөө энэ төвөгтэй байдлыг үүсгэж байгаа учраас тэгвэл энэ дээрээс эргээд үгнээд үзэхэд бидний зориод байгаа зорилго төлөвлөд байгаа төлөвлөгөө өөрөө үр дүнд хүрэхгүй байх магадлал нь юу юм бэ гэж хайхгүй юу. Тэгэхээр яаж байгаа вэ гэхээр бид нар деталаар биш агуулгаар гэдэг ч юм уу да том зургаар нь ерөнхийдөө тэгнэ гэж үзчихэд тэрэн дээр хүрэхгүй зогсохоор л айжмд ажил биелэхгүй хойш унаад байна л та. Магадгүй одоо дан эмгтэй хүн гэж хэлэх нь хаашаа магадгүй нөгөө нэг арай өөрөөр юмд ингээд наривчилж ханддаг те деталь хардаг тийм хүмүүсүүдийн хувьд бол асуудлыг тэр дорн гэж шийдэд хахаар нөгөө үр дүн ард нь гараад хахаар тийм асуудал үүсэхгүй хүн урагшлаад байт юм. Тийм учраас энэ төрлийн хүмүүсүүдэд зөвлөгөө өгөхтэй тэгдэг л дээ. Ажлыг хит томоор нь биш ажлаа томоор нь төлөвлөчөөд тэрийг ингээд хэсэгчлээ детальчлаад ингээд алхам болгочихоо. Тэгвэл үр дүнтэй гэхээр ихэнх хүн аюул хурдан тэр зүйлээс сэргээлт авдаг л да. Тэгэхээр нөгөө нэг агуулгын сэтгэлгээ бидний нөгөө сэтгэлгээ яаж ажиж байгаагаас хамаараа энэ хоёр жоохон зөрчилдөөд тэгээд тэр нь өөрөө хүлийн зөвшөөрөгдөхгүй байр суурин дээр одоо энэ канон дээр ч гэсэн энэ хүн өөрөө олно хаанч хүлийн зөвшөөрөгдөхгүй байхгүй. Найз нөхөд байхгүй. Гэр бүл байхгүй. Нөхөрлөгийг гэсэн ч өөрөө хүлээж авахгүй. Хүлийн зөвшөөрөхгүй байдлууд энэ нөгөө нэг канон болохоор зоригдын санагдаад тий. Энэ өөр аюул олон орлого гэж шүү дээ хүмүүстэй уулзаад нөхөрлөөд ингэх гэдэг орлого гэдэг боловч ингээд зохиол юм болохоор гэж би зүгээр дотроо бодсон. Цаанаас нь ингээд хүлийн зөвшөөрөхгүй байх нөхцлүүд үүсгээд. Энэ нь өөрөө яг ийм хандлагаар явж байгаа. Тий, тэгээд энэ хүн дээр яг асуулт бичсэн асуулт руу ороод ирлээ. Яг энэ дээр нэг манай хүн чинь нөгөө хүүхнээсээ сар нөгөө хүүхэн чинь хөө явуулчихдаг шүү дээ. Тийм ээ би шавч хүнтэй найзлахгүйгээд. Тэгтэл манай хүн шууд аюу том өөрчлөлт шийдэмгийн өөрчлөлт эхэлдэг тий. Гэхдээ тэр нь бол бас төгс биш. Тэр яг үнэхээр тэр нэр дэвшигчийг хороох гэжсэн бол хөнөөх гэжсэн бол тэр заавал тэгж олны өмнө танигдгаар тэгж өвсөө засуулаад нүдний шил зүгээд тийм ээ ингээд яг тэр хүмүүст нь харагдах гад ингээд явах байсан уу юу тийм ээ. За тэгээд хоёрдоо ер нь хүн яг ийм ингээд бусдад гологдоод ингээд тийм хүлээн зөвшөөрөхгүй болохоор энэ кинон дээр гардаг шиг ийм үйлдэл их магадлал ер нь хэр өндөр байдгийг. Байдаг. Яа тэгэхээр юу гэдэг чинь те бөмбөрнүүдэд бүрүүлэх гэж чамаг үний хаалгыг татна гэдэг шиг ямар ч хамаагүй аргаар үзнэ. Тэр нь муу аргач гэж байна. Энд ийм байгаа шүү дээ. Сошиалыг бид нэр хэрхэн яаж ашигладаг вэ гэж те. Бид нар чинь сошиал дээр ихлээр муу хандлт одоо хүмүүс ямар нэгэн комент ч муу комент чигээр сэтгэлээр нь бол ингээл тэгээд энэ өөрөө сошиал хэрэглэж чадаагүй нөхцөл юм байна л та. Гэтэл өөр бусад улс орнууд яадаг вэ гэхээр хандлт авч ивэл тэр сайн мөнөөс хамаагүй юм байна. Яг тэр тэнийг дараа нь засчиж болдог учраас анхаарлыг шилжүүлж болдог учраас тий. Өөрчилж болдог учраас эхлээд хандлт авах нь чухал буюу хүмүүс намайг анхаарч байна гэдэг чинь би гэдэг хүн нэг оршин тогтож байна. Энэ нэг оршихуйс оршихуй гэдэг бас нэг тийм философик нэг юу яваад байдсан шүү дээ. Шекспир Гамлет. Тий. Гамлет дээр гэдэг үү тий. Тэрэн дээр ингээд өөргөө тодорхойлж би яавал оршиж гин гэж үзэхгүй тий. Би өөрөө байгаагаа ингээд юм мэдрээд байгаагаа оршиж гин гэж үзэхгүй. Аль эсвэл хавуул надтай юм ярьж гин гэдэг би өөрийгөө оршиж гин гэж үзэхгүй. Аль эсвэл хавуул надаас юм уугаад энийг хийгээд өгөөч гэж хүсэж байгаа би оршиж гин гэж үзэхгүй. Аль эсвэл одоо юу гэдэг чинь тий. Би хинээс тусламж гуйхгүйгээр багшилж чадж байгаа оршиж гин гэж үзэхгүй. Энэ амар төвөгтэй нөхцөл болж өрөөд байгаа байхгүй. Гэхдээ энэ бүгдийг
ерөнхийд нь аваад үзчихээд хин нэгнээс хамааралтай бөгөөд хамааралтай утга учиртай хамааралтай байх юм бол би өөрийгөө орчин гэдэг юм байна. Тэгэхээр нөгөө нэг бид нар амьдаараа өгцөн гэдэг ч юм уу амьдаараа хинт ч болсон гэдэг нэг юм хэллэгүүд яваад байдаг шүү дээ. Энд чинь өөрийнх нь хамгийн дотны үн цэнтэй одоо юу гэдэг чинь те тэр хүмүүсд хорвоос өнгөрсний дараа бол энэ хүн бараг амьдаараа өнгөрсөн гэдэг шиг энэ зүйлсүүдний үг гэхээр тэрүүгээр үн цэн тодорхойлогдоод байна да гол нь. Тэгэхээр бидний оршиж байгаа үн цэн юугаар тодорхойлогдож юм гэхээр харилцаагаар боيو бид нар ч өөрөө сүргийн амьтан гэдэг утгаараа харилцаагаар тодорхойлогдоод байна. Тэгэл харилцаа байхгүй бол би байхгүй гэдгээс ялгаагүй. Тэгэхээр нэг харилцаан дээр ямар ч хамаагүй аргаар харилцаа үүсгэн муугар байна уу сайн найр байна юу хамаа байхгүй. Энэ канон дээр бол яг юу гэдэг нь штэ. Харилцааг нь үгүйсгэсэн учраас чи надад хамааралтай байгаа шүү гэдгийг нотлох гэсэн орлого юм болоо да. Тэ? Нэг талаас харуул өөрөөр хэлбэл би тэр нэр дэвшигчээг унгаачих юм бол би чиний ингээд хүчин зүтгээд байгаа хүний чинь чийж болгож болно гэдэг нэг үнцэг юм болоо да. Այսօр өөр өнцгөөс харах юм бол тэр хүний карьер өсөд явж байгаа юм чинь тэр карьерийг чинь би бас унгаач чаддаг гэдэг үнцэг юм болоо да. Мэдгүй энэ одоо яг ямар өнцгөөс найруулагч нь харуулах гэсэн мэдгүй. Гэхдээ энэ канон дээр чинь бол энэ үед явцсан бүтэлгүй шүү дээ тийм. Айгу нэг талдаа эргээр дуусгаад шүү дээ. Гэхдээ цуснаж болдог ч гэсэн. Тэгээд тэр үнцэг юм болоо да буюу ерөөсөө л харилцаа холбоо байгаа шүү гэдгээл гаргаж ирэх гэдэг нь өөрөө би оршиж байгаа гэдэг хэлбэр өгд юм байна. Тэгэхээр сэтгэл готрол гэдэг чинь бас нэг зүйл нь нэг бусдаас тусгаарлагдах буюу өөрийгөө үнэлэмжгүй болох, бусадтай харилцаа холбоогоо таслах гэдэг ч юм энэ шинж чинь бас хамт орж ирдэг байхгүй. Өөрийн шинж тэмдгүүдийнх нь нэг нь болж байгаа гэдэг. Тэгэхээр энэ шинж тэмдэгээл үгүйсгээд ийм байхгүй шүү би бусдтай харилцаа холбоотой хамааралтай байгаа шүү гэдгээл нотлох гэсэн зүйл байгаа болоо да гэж зүгээр анзаарсан. Тэгэхээр энэ маань өөрөө биеийг хүлийн зөвшөөрөхтэй. Би өөрийгөө яг байна гэдэг хүлийн зөвшөөрөхөөс гадна ингээд та байна гэж хүлийн зөвшөөрөх нь ингээд за нэрээ би байгаа юм байна да гэсэн юм орж ирд юм байна л да. Тэгсэн чинь магадгүй манай найз байдаг ч юм, манай аав ээж ч байдаг ч юм, манай гэр бүл байдаг ч юм, айл эсвэл өөр танихгүй хүн байдаг ч юм уу те. Чи юм ч хашаарсан байт. Чи юу гэж чадъя? Чивтэр хүнд тусна гэж байхгүй гэдэг энэ үгүйсгэлүүд чинь өөрөө юу яагаад гэдэг нөгөө хүнд ингээд арай өөр нэг үзүүлээд байна. Үгүйсгэл гэж штэ. Нөгөө түрүүний яриад бас харъя л да. Эрэгтэй хүн өөрсдийнхөө онцлогоос олж үгүйсгэгдэх тохиолдол ер нь байдгүй. Одоо чи нэмийг ингээд томор хардаг гэдэг байгаа штэ. За тийм. Тэгвэл гэр бүл ад жаргалтай байвал болоо. Хүмүүс бүгдээрээ ирүү сараад хоолуйтай ингээд юм байвал. Тэнгуут эмэгтэй хүмүүс ингээд наривчилж жижигчлээ харах гэдэг шүү дээ. Энэ нь одоо юу гэдгийг. За ер нь бол түрүүн та ярьсан ингээд их нэртэй ингээд яатсан гэж зохицуулдаг гэдэг. Ингээд ойлголцдог хүмүүс байна тий. Ойлголцохгүй хүмүүс ч бас байгаа болоо. Иннээсээ болж ингэж ад үзэгдэх ч юм уу тий өөрийнхөө онцлогоосоо болж ад үзэгдвэл юу болох вэ? Сэтгэл готрол руу орох уу? Энэ яг ингээд бодсон чинь жоохон нэг тал руугаа тууширсан юм шиг асуулт болоо хуурч чаа. Нэг чиглүүлсэн асуулт юм шиг. Ер нь ийм гэсэн үг л дээ. Эрэгтэй хүний онцлог гэж хэлэхээс илүү зүгээр мас эрэгтэйчүүдэд байдаг ерөнхий сэтгэлгээний нөхцөл байдал байна. Мас эмэгтэйчүүдэд байдаг ерөнхий нөхцөл байдал. Тэрнээс ганцхан эрэгтэй хүн гэдэг гэсэн үг биш. Зарим эмэгтэй хүмүүсүүд ч гэсэн илүү холч гэдэг ч юм уу те илүү ерөнхий хардаг юмд нэг тийм иршүүд гэж ярьдэн шүү дээ. Тийм хүмүүс байгаа шүү дээ. Яг ийм болохоор киноны юуг бид нар авч ярьж шүү дээ тийм ээ. За кинон дээр за таксист хүн алах гэж орж энэ муу юм тийм ээ. Хүн тэр гутралаасаа тэр ганцаарлаасаа гарах гэж муу юм хийх гэж оролдлоо. За тэгчээд дараа нь манай сайн хийх гэж оролдоо шүү дээ. Тэр охин туслах гэж тэр охинд үнэхээр туслах гэж бодсон тийм. Тэгээд дараа нь хүмүүстэй муу хүмүүстэй тэнцсэн, сайн хийсэн тийм ээ. Тэгэхээр нэгүгээр хэлэх юм бол манай хүний дотор чөтгөр бурхан хоёр яваад байна шүү дээ. Тэ муу юм хийгээд нэг олон танигдчих тийм ээ, өөрийгөө нотлчих. Эсвэл сайн юм хийгээд би баатар болчих тийм ээ. Тэгээд энэ нэг харин ер нь гэж чиглүүлж болдгийм болов гэж зохицуулж болох юм байна. Манай хүн бол ямар зохицуулдаггүй зүгээр нөхцөл байдлын
одоо юугаар л ирэхээр л Мөн. тийм байдлаар ороод өстэй анх яг юунд ороод зогсож ирсэн нэг дэлгүүрт ороод зогсож ирсэн чи дээрэмддэг шүү дээ. Тэгээд тэр дээрэмддэг шууд буудаад багчдаг шүү дээ. Шууд буудчихдаг шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэр худалдагч ёстой баярлаад чи зүгээр одоо яв. Би хараа надад дээрэмдэх гэсэн гээд. Яг тийм бол тэр манай хүн зөв юм хийсэн баггүй юу гэн. Дээрэмчинг зогсоож дээрэмчинг амь хүнөөс тэ. Тэр нэг бодлоо амарч гисэн. Тэр чинь алга үлдчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр юу гэж хэлэх гээд тэгээд дараа нь сайн нийцсэн гэдгээ яг тэр учраас ойлгосон юм шиг байгаа. Тэгээд дараа нь тэр нэг 10 хэдтэй насан туршаагүй бие хүлэгч охиныг тэр замаас нь гаргах гэж. Тэгээд тэр хүмүүсээс нь салгах гэж бүр өглөө шүү дээ. Тэгээд хамгийн сайн юм хэлээ тийм ээ. Тэгэхээр ер нь хоёр туйл руу явдгаа. Ер нь тэнд ганцаар класс болж. Тэгээд тэр хоёр туйл руу явж байгаа тэр туйлаа хүн ялгаж салгаж мэдээд ч юм уу эсвэл тэр үнийг зохицуулах тийм юм механизм байдаг юм уу? Энд яг нэг туйлшрал гэдэг юм үүсч гээд байна л да. Яг энэ кандор бастаг гардаг зүйл нь зүгээр буу аваад тэг хүн буудаад яваад идэх байхгүй юу? Тэр чинь буудах бэлтгэл хийж байгаа. Тий. Одоо юу гэдэг чинь би организм талаас, физикал талаас тэг бэлтгэл хийж байгаа. Сунаж байгаа, яаж байгаа тэг одоо юу гэдэг чинь бодитоор биедээ анхаарч гэлж байгаа байхгүй юу? Ер нь бол энэс ингээд зүгээр л хүний анхаарал татхаал шууд буу аваад ингээл тэгээд сүрчин тарьж юм болдог байхгүй. Энд чинь дандаа ардаа боддоо шүү дээ. Ер нь юмудаа. Тий, ер нь боддог. Дандаа боддоо шүү дээ. Тэгэхээр шууд ингэж хийдэггүй. Энэ талаас аваад үзэхээр нэг анхаарал татах гэсэн гэдэг юмнууд гэхээс илүүтэйгээр бодож байгаад гарч байгаа үр дүнгууд нь яг тэр нь зарим талдаа буруу ч юм шиг зөв ч юм шиг харагдаад байгаа боловч энэ хүний яг өөрх нь өнцгөөс харахад уг нь буруу байхгүй ч бодож хамгийн зөвийг л хийгээд байгаа байхгүй. Бид нар яг бурхан чөтгөр хоёр байна гэж дүгнэх яг хөндлөнгөөс хараад дүгнэхэд тэгж дүгнэ гэж болох л байх л та. Яг үнэндээ хэдүүлээ тэгээд би зүгээр ингэж боддгоо шүү. Яг түүхийг жоохон гуйлж ич магадгүй яг миний өөрийн бодлын үнцэг учраас нэг бодоод үзье л да. Шилийн сайн ирчүүд ер нь тусалж байгаа хүмүүсүүдтэй хэр сайн хүн бол талаас нь аваад үзэх юм бол сайн хүн байгаа байхгүй. Тэгвэл одооны хуулиар тэднүүсийг одоо цензуурлаж бодвол тэр хүмүүс хэр сайн хүмүүс үү? Гэдэг дээрэмчтэй л шүү дээ. Зүгээр дээрэмчтэй байхгүй. Одоо юу гэдгийг тийм сайн байсан бол мал хуугаа өсгөөд тэгвэл ягаад бусадтай ингээд дэмжлэг болж болоогүй. Нэг уурч аав нахуу баян шилээд эсвэл нөө Монголд амьд гардаг шиг ихтгэл баян шиг ч юм уу те. Ягаад тийм байж болоогүй. Үгүй бол тэр хүмүүс нөө нэг анхны долоо шиг байдаг ч юм уу те. Тэмцэл хийгээд тэгвэл ягаад бодлогын хэмжээр тэнцэж болоогүй. Тэ төртөө гарч ирээд ягаад зүгээр болгоё л яваад байсан бол мэдээж тэр чинь нөгөө нэг эр биеийн чадал олон зүйлсүүд хийж байгаа учраас тэрийг бол үүсгээ үлдээ хийж байгаа үйл явц нь мэдээж ухаантай бөгөөд хүч чадал ашиглах зүйлсүүд байгаа тэрийг үүсгэв зүгээр ингээд агуулгаар наваад үзэл. Агуулгаар наваад үзэх юм бол ягаад заавал зүгээр л нэгнээс нь хулгай хийж нөгөөд нь өгөх нөхцөлийг явсан юм ба. Энэ ганцхан Монголд байсан жишээ нь бас үгүй юм байна л да. Энэ Англид бас нэг юм төг байгаа даа шүү дээ. Артур хааны үед гардаг. Робин Гуд гэдэг байна шүү дээ. Монголд бол шилэн саяар гिचээд байна. Тэнд бол Робин Гуд гिचээд байна. Робин Гудын үнэ эрэхтэй жигнэсээ бас хулгай хийдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл зүгээр ард түмэд тарааж өгдөө шүү. Тэгэхээр энийг сайн гэх үү муу гэх үү? Яг хулгайч гэдэг өнцгөөс нь харуул муу. Тэр хүмүүсүүд амьдрал авахд тусалж байгаа гэдэг өнцгөөс нь хүн үлсэж өгөхөөс нь аварж байгаа гэдэг өнцгөөс нь харуул сайн. Тэгээд энэ хүмүүсүүдийн чинь хоёр мөр дээр дандаа бурхан чөтгөр хоёр суугаад явдаг байх та тий. Бид нар харж байгаа өнцгөөс хамаарах гэдэг юм л та. Яг үүндээ шилийн сайрчууд өөрийнхөө бодлын, өөрийнхөө хүчин чадлын хувьд хамгийн сайн л хийж байгаа шүү дээ. Тэрийг бид нар бас энэ ч муу гэж үгүйсгэж болохгүй. Зөв гэж утсан юм л хийж байгаа. Хамгийн зөв гэж утсан юм л хийж байгаа. Яг түүнтэй ижилхэн энэ дээр ч гэсэн хамгийн зөв гэж утсан зүйлээр хийж байгаа байх гэж би зүгээр дотроо бод. Тэрийг магадгүй бид нөх хөндлөнгөөс ячаар харчаар зөв буруу гэж шүүж болох гэдэг юм л да. Гэтэл бид нар ууралж байгаа үедээ ч юм хэд сэтгэл хөдлөлт автаж байгаа үедээ хүүхэд рүүгээ ч юм уу ойр дотныхоо хүн рүү найз руугаа ч юм уу хашаачих нэг тийм зүй зөхөстэй зүйл биш ч гэсэн
нэг удаа хашгирч үзээгүйгээ та надад хэлж чадах уу? Үгүй шүү дээ. Үгүй шүү дээ. Ямар ч нэг удаа байж л таараа тий. Мэдээж. Тэгвэл бид нар өөрөө мэдсээр үжиж байгаа тэр үйлдэл гаргаад байгаа юм байна. Тий. Тэгэхээр тэр нь тухайн үеийн нөхцлөөс л хамаарчдаг юм байна л та. Энэ нь юу хэлэх гээд байна гэхээр тухайн үеийн нөхцөл байдал дээр зөв гэж бодоод хийж байгаа үйл дээр одоо ингээд бодохоор зөв байж үү гэж бодохоор бас үгүй болж таарах гэдэг байна та. Энийг л нөгөө сэтгэлгээний ялгаа гэж хэлдэг. Ямиг жоохон өргөжлүүлж бодоод үр дүнг нь харах, тухайн үеийн үр дүн харах хоёрын хооронд л зөрөө үүсэж байгаа. Энэ нь хүмүүсүүдийн хоорондын харилцааны зөрчлийг голцоо үүсгээд байдаг. Тэгэхээр энэ дээр одоо юу гэдэг чинь те илүү өнөөдрийн үр дүнгээ харж байгаа, магадгүй сарын дараах үр дүнгээ харж байгаа хоёрын хооронд ялгаа байгааг энэ кинон дээр бас харуулад байгаа юм бол яг тэгэхээр киноны төгсгөл юу байдаг вэ гэхээр эргээд анх кино эхэлж хад гарч ирсэн нөгөө ууртай царай хിവэр гэдэг байхгүй. Нөгөө л бухимдсан, нөгөө л асуудалтай байна гэж бодсон тэр зүйлсүүд яг хിവэрэ буюу яг үнэн хэрэгтээ асуудал шийдэгдээгүй тухайн үеэрээ л тухайн нэгслээ. Асуудлыг яг улс суураар нь шийдэдэг. Тэр зүйлийг киноны төгсгөлдөр гаргаж ирдэг шүү дээ. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн нэг маргаан хүмүүсүүдийн хоорондын хэрүүл маргаан гэдэг чинь төрчил юунд гарч ирээд байдаг вэ гэхээр тухайн нөхцөл дээрээ л ялгаал тэмцэл үүсэл байвал ерөөс үрдэн төрдөг. Орхичоор л болчтой юм. Агуулгаар нь тооцчоор болчтой юм. Нэг ийм гоё хэрүүл бод идэж тээ. Яг халц хэрэлдэх юм бол ягаад ч ихнэрээ барахгүй гээд. Шууд ингээд 2-3 үгээр хэлдэг юм бол гэхдээ ер нь нэг 30 минут хэрэлдээ түүнээс дээш хэрэлдэл хэлэх юм бол тий цаг мөн хэрэлдэл хэлэх юм бол дийл шүү. Тий. Тэгэхээр нөө нэг агуулгаар нь хараад байна. Нэг онгоо шиг юм байгаадсан юм шүү дээ тий. Заваар дугаа чамтай удаа хэрэлдэхээр чиний зүг болчиход энэ дугаа гэх шиг тий. Нэг иймэрхүү юмнууд байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр нэг юун дээр төвлөрөөд байна гэдэг амар чухал болчих таарад байна л та. Тэгэхээр яг бидний тоглосон кинон дээр ч гэсэн яг кинон дотроо ороод тухайн моментыг л хараад байвал дандаа энэ зүг бит. Дандаа зүг. Тэгээ зарим нь бол өөрөө ч мэдгүй яг үндэ тэрийг дээрэмчиж гэж бодоагүй шүү дээ. Зүгээр л тийм газраас нь гаргая гэж бодоод ярьсан чинь дээрэмчид болж таараад анх чинь цагдаа орж ирэхдээ дэрнүү чинь буудуулаад зөнөстэй холилдсон багт нь бол тэгэж орж ирсэн боловч шалгалсны явцад энэ чинь дээрэмчтэй ганцаараа тэмцсэн байна гэдэг зүйл гарч ирсэн. Баатар болдог. Тий, баатар болдог. Энийг инхүү төлөвлөсөн юм уу? Тийм шүү дээ. Төлөвлөөгүй гэдэг байхгүй. Зүгээр яг ингээд хамар доргоо хараад уртгаа хараад тэмцээвцээ. Тэгээд каноны төгсгөл агуулгаараа бол үрдэнд хүрээгүй гэдэг зүйлийг л тас гэдэг юм шиг надад санагдаад буюу энэ хүн яг эрэгтэй хүнийхээ хувьд гэдэг ч юм уу те ер нь юмыг том зургуудаар харах зүйлээ хийж чадаагүй юм байна гэдэг дүгнэлтийг арга тавьчих юм шиг. Тэгэхээр хараа за өнөөдөр нэвтрүүлэг одоо ингээд ер нь бүлэгдэх чинь тийм ээ. Юу за ийчүүд ерөнхий одоо юунаас болж одоо сэтгэл тийм ээ готролд ордог. Тийм ээ тэрнээс гарах гарцууд одоо юу байна? Статистик бий юу? Яг нэг ерөнхий сэтгэл готрлаар нь аваад үзчихвэл байгаа л та. Эсчүүдийн төдөө, тийм сэтгэл готрол, тийм хүчүүдийн төдөө гэх ингээд янз янзаар л байдаг. Ажилтгууд энд орох уу? Орох шүү дээ. Тийм ээ. Орхол байх л та. Тэгэд энд юм байна шүү. Одоо нэгдүгээр орно гэх юм бол юу орох уу гэж асуух гэдэг. Бүгдээрээ хуваар ажил хийж үзсэн баг те. Yes. Бүгдээрээ тодорхой хэмжээний төрийн албанд бол ажиллаж үзсэн баг те. Нөгөө айлсвал цалинтай газар гэх юм уу те. Ажиллаж үзсэн баг те. Цалинтай газар ажиллах нь сар болох ямар ч асуудал үүдэх тухайн үед үр дүнтэй маань чи бүх юм тодорхой те. Хуваар ажил хийхээр үр дүн хэр тодорхой байдаг бол тодорхойгүй шүү дээ. Айгүй юу шүү дээ. Тий. Айгүй юу шүү дээ. Тэгээд тэр үр дүндээ хүрэх гээд явж байгаа тэр хос орон цаг тэр хоосон ажилгүй юм шиг те. Бүтээх явж байгаа тэр хоосон орон цаг ажилгүй гэж үзэх үү? Би бол ажилгүй гэж үздэг. Ажилтай биш үү? Уг нь ажилтай л да. Би бол ажилгүй гэж үздэг байгаа. Тий. Энийг нийгмээр ажилгүй гэж үздэг байгаа байхгүй юу? Яг тэгэхээр аливаа асуудал шийдэх чинь орон зай, цаг хугацаа, хичээл зүтгэл олон зүйл те магадгүй нөгөө нөхцөл гэдэг юм хүртэл бас хэрэгтэй болно шүү дээ те. Гэтэл тэрийгэ тааруулах гад хүлээгээд гэдэг ч юм уу тэмцээд хийгээд явж байгаа хүлээж байгаа тэр орон зайг ажилгүй гэж үзвэл ер нь бол айгүй хэцүүлчдэг. Тэгвэл тэгэл та үр дүнгүй байхгүй амар ингээ.
Эрэгтэй хүн үр дүнгүй гэдэг чинь ерөөсөө ажилгүй өнхөөгүй. Энэ нөө бид нар тариал 3 сар хүлээхгүй тэгээд 7 хоногийн дараа тариагаа идэнэ гэж яриад иж болохгүй ч тийм. Хэдэн хоноор авчаад төлөөг авчаад те шууд намарт нь гаргачих гад махна гэдээ яриад иж болохгүй шүү дээ тий. 2 жил хүлээх юм төлөө авах нь энэ чинь нэг урт хугацааны юм байна да. Энэ хүлээж байгаа орон цаг хэрвээ ажилгүй гэж дүгнэлтэнд оруулаад үчих юм бол ирчүүд нийгмээр ажилгүй болж байна. Ялангуяа өөрхөн санаачлахаар өөрөө урагшаа зүтгэхэд тэмүүлгэж байгаа хүмүүсүүд ажилгүй болоод ирчихсэн. Тэгэнгүүт эн чинь нөгөө нэг зүгээр цагийн ажил гэдэг ч юм уу сар бүрийн тогтмол цалин тавьдаг зүйлсүүдтэйгээ харьцуулагдахаар эн чинь үнэлэмж нь унцдаг байхгүй. Магадгүй тодорхой хэмжээнд энэ үр дүнд хүрсний дараа бол энтэйгээ харьцуулагдахын аргагүй том зүйл болоо ирчихдэг байхгүй. Ер нь бол. Тэгээ энэ нэг хоосон орон зай ирчүүдийн чансааг сорьд юм л гэж байна байхгүй. Мэдээд за бас зарим эмгтээчүүдийн чансааг сорьж байгаа орон зай байхгүй. Тэр л хамгийн хэцүү. Тэр орон зайгаа туулж чадахгүй бол хямрчих гэдэг юм шиг. За учир зүггүй нөгөө гутраад байх нь хайшин тий. Зүгээр тийм ээ. хямралд орчод тий. Тий. Сэтгцийн тулгамцаа асуудал гэж яриад байдаг л да тий. Тийм хямралд орчих гэдэг. Би бодохдоо бол гэр бүлийн асуудал гэдэг юм байна. Эсрэг үүсэнтэй харьцах. Тийм. Байж болно тэр нь дөрөвний хэдүүлэнгийн ярьсан хөтөрлөлийн юмс нэлийн өндөр хувийг эзэлдэг байна. Тийм. Хэдүүлэнгийн ярьсан нэг хүлээн зөвшөөрөлт ойлголцохгүй бол энэ зүйлсүүд бас тодорхой болж байгаа гэсэн. Та сонсохгүй тэр хүнч таныг сонсохгүй бол тэгэл миний зөв гэж дарайл байвал ер нь туйлын зөв гэсэн юм байхгүй шүү дээ. Харуу дээр байхгүй шүү дээ. Сая ингээд ажлын тал дээр ярьлаа л да ажилгүй байх үед яг нөгөө эрэгтэй хүн яг нөгөө яадаг галж ингээд ярьсан шүү дээ. Ингэж ирээл ярьсан шүү дээ. Тэгвэл тэрэн шиг гэр бүл ер нь ирэх үү яагаад үнгүүддэг юм бэ? Яадаг нэ? Яагаад гэр бүл ирэх хүн үнгүүддэг юм бэ? Буюу сэтгэл готрол руу орох замыг юу нээж өгдөг юм? Би бодохдоо нэгнийг ойлгохгүй зөрчил юм болов уу гэж боддоо шүү дээ. Ер нь энд нэг юм бит юм л дээ. Яг би өөрхөн одоо таньснаар гэдэг ч юм те мэдснээр л тайлбарлая. Ерөнхий объемор буюу том зурглаар нь харж байгаа хүний хувьд бол хятад зүйл нэг хамаагүй болж байгаа юм л та. Юмыг нэгт харж байгаа юм бол нэг хамаагүй болж байгаа юм байна л да. Өнөөдөр ингээд түрүүн ярьсан жишээгээр мал өсгөж байгаа бол тэр дунд нь тэрийг нэг яах нь тодорхой 2-3 нь хүж өргөх нь хамаагүй л байна л да. Агуулгаар өсгөх хэрэгтэй учраас те. Иймэрхүү ер нь юмыг агуулгын хэмжээнд харцсан хүн гэр дотор ороод ирэхээр чөлөө зэрэг ойлгомжтой болж тарах гэдэг юм л да. Нэг ухамсарын хэмжээнд биш л дээ, үйл ухамсарлогын хэмжээнд те. Ерөнхийдөө л би гэртээ аюулгүй орон зайтай байгаа юм чинь тэгээд үлдсэн хүүхдүүд ч өнөө эхнэр ч өнөө өөр хин ч аав ээж ч өнөө шийднэ үзэгтэй. Нэг юм орон зай тийм байна. Тэгээд тэр дотор хамаагүй болоо өрчтэй юм. Ер нь эрэхтэй хүн өөр хамаагүй болоо өрчтэй юм. Тийм учраас нэг гоё үг болоо штэ. Андгаа шиг. Яг гэртээ эхнэрэл олж ивэл бас тэн олно гэдэг шиг тий. Амьсаач олдгоо, хавцаач олдгоо гэдэг нэг шүүмжлүүлээд байдаг та тий. Халбас ирээгээ цаана үдгийн мэдээгүй гэдэг шиг. Тэр шиг тэр орон зайд тэргүй эзэн байгаа нөхцөл би тэнд эзэн болох гэдэг явах үү. Ерөнхийдөө тэгээд шийдэд явчихаа. Гэрээс гарсны дараа бол тэнцээ бол ялч эзэн байх хэрэгтэй байт юм байна л да. Тэнд бол арай өөр асуудал яригддаг. Тийм учраас гэрээс гараад богд бол харагдахгүй бол тэгээд юмхтэй үжийн зүг чиг айгүй асуудалтай юм байна шүү дээ. Чи хаана вэ гэхээр би чамайг хараад байна наашаа хараа гэж тий. Айгүй эвгүй зүг чигтэй шүү дээ тий. Яг тэрэн шиг энэ Монгол үгэндээ ч байгаа даа л да. Гэрт дорж эм гадаа гарч ир гэдэг зэрэг. Тэгэхээр сэтгэлгээнүүд өөрөө тэнцээний илүү хүчин төгөлдөр үйлчилж ийн гэж хэлэхгүй юу? Би яг сайн яг юу гэж тайлбарлах юм бэ? Ер нь бол энэ ч илүү цохилгоотой байгаа. Тэгээд гэр дотор магадгүй хамаагүй болж болох гэдэг юм л та. Хамаагүй байгаад байдаг учраас тэрийг нэг хүн бишээр авч үзэж болохгүй нь шүү дээ. Ууг нь бол яг тэгэхээр яг саний яриад байгаа асуудал үүсгэж дээ шүү дээ. Бүгдээрээ л хэлдэг шүү дээ. Би нэг 2 хүүхдээ нийлүүлээд нөхрөө нийлүүлээд 3 хүүхд өсгөж юм гэдэг шиг тий. Яалч үдэрдээ тийм болчих гээд тий. Тэгээд тэндээс ялгахын тулд бид нар яадаг вэ гэхээр өрхийн тэргүүн буюу тий. Тусад нь ингэж бүр зааж өгдөг юм байна. Өрхийн тэргүүн. Өрхийн тэргүүн байхгүй бол тэр бэлэвсэн нэмэл болдог болохоос биш өрхийн тэргүүн хатагтай болдог юм байна л да. Гэр эзэн.
тий. Энэ чинь өөрөө тусдаа асуудал байх гэдэг тий. Яг өөрт толгойлсон л гэж одоо сүүл ярьж байгаа боловч яг дан ганц одоо эр хөнгүү байгаа бол хэрхэн гэж хэлдэг шүү дээ тий. Өөр. Тэгэхээр зүгээр энэ зүгээр ёс заншлаар зүгээр заагаад өгч юм гэсэн болж таарад байна л да тий. Энэ үнийг ямар ч байсан тодорхой хэмжээнд ингээд байр суурьтай байх хэрэгтэй шүү. Одоо энэ чинь мэдээж гараад нэг бимора хараад гэдэг чинь том зурглаа гадагшаа гараад явж байгаа үед бол сүргээ хураахан гэдэг ч юм те эрэгтэй хүн гэр бүлээ хандах нь те сүрглээ амьдардаг амьтны хувьд бол сүргээ хураахан тэ тэргүй байгалийнхын үүрэг инстинкт гэх юм уу те зөвлөгөө учраас тэрийг бол заагаад авах шаардлага байдаг юм. Тэгээд ч өөрөө зөксөл авч. Энэ дотор нь жоохон юм асуудал үүсгээд байгаа учраас ёс заншилтай хүртэл ингээд тайлбарлаад өгсөн байдаг юм байна л да. Магадгүй өрхийн тэргүүндээ хоолныхоо дээж өгнө гэж юм те. Зочин гэрүүл өрхийн тэргүүн инчээ сууна зочид эрэгтэй үйл тийшээ сууна эмэгтэй үйл тийшээ сууна гэх бүх юм ёс заншилтай шүү дээ те. Дээрээс нь ингээд цай хоолн дээр ч гэсэн бүгдээрээ ингээд ойлголцолд хүрэхийн тулд эдээс чинь бүгдээрээ ёс заншилтай байгаад байдаг. Нэг даал хувааж идэх ёс байдаг ч юм уу. Аль эсвэл толгой хувааж идэх ёс байдаг ч юм уу те. Аль эсвэл нэг ууц суваах ёс байдаг ч юм. Эдээс чинь бүгдээрээ нэг тийм байгаад. Ойлголцуулахын тулд бид нар хоорондоо харилцаа холбоотой ойлголцтой байх ёстой гэдгийг батгахын тулд бүр манай үндсэн хоолууд чинь нэг тийм хувь хүний порци хоол гэдэг шүү дээ Монголд. Дандаа юу хуваалцах тийм шэр хоол гэж хэлсэн. Хуваалцах буюу нэг нэгнтэй ингээд найр тавьж харилцаа ойлголцох тэр зүйлсүүд соёл дээр хоол хүнсэн дээр бүх зүйл дээр уг нь хадгалагдаад байж идэм байх л да. Гэвтэл яг одоо эргээд жишээ нь гэр бүлийн асуудал дээр шийдэл өгнө гэж хүмүүсүүд ялгаахгүй асуудаг л та. Тэгэхээр ингээд за чи ихнэрээ ойлгоо, та нөхрөө ойлгоо тий, та хүүхдээ ойлгоо гэж хэлэх нь та юу нэг энийг ч ойлгодог юм байна гэдэгт их адилхан муухай өгүүлчих гээд байдаг байхгүй нөгөө талаа. Тэрний оронд та хүн магадгүй юу яагаад үзэж тий. 7 хоногт нэг амралтын нэг өдөр яг гэр бүлээрээ ширээ дээр зугаад нэг хооллоод үзэж гэдэг ч юм тий. Бүр болоод орой болгон ширээний хаард орой хамт иддэг болооч гэдэг чинь бол дадал үргэлжлээрээ тэрийг ойлгоцыг чиглүүлдэг. Нэгэнт л урд удаас хараад хоол идээ сууж байгаа бол үгс солихгүй байх гэж баг байдаг юм байна л. Тэгэл ойлголцол хүрэх ихний алхам тэндээс гэдэг. Тэрнээс танаа ихнэр чинь чамд тэгж бодож байгаа хаа. Танаа нөхөр чинь чамд тэгж бодож байгаа хаа. Чивч гэсэн тэгээд яриад үзэж асууад үзэж гэх нь өөрөө жоохон өрөөсгөл зүйл юм болж байгаа юм. Тийм учраас нэг дадал үйлдэл чиглэсэн тийм. Энэ зөвлөгөө чинь нэг би өгөөд байгаа ч биш. Манай Монголын ёс заншил дээр угаас бэж таард юм байна. Тэрийг зүгээр дагаа явуул яа гэм бэ гэж дотроо бодд юм л да. Бидний ойлгоогүй эсвэл ёс заншилтай өөрөө шингээ явцсан байт юм. Одоо тэгэл жишээ нь талгай идэх чинь нөгөө тагнаа идвэл уран болдог, хийдүүл цэцэн болдог. Гэл идэх шүү дээ. Тэр чинь тэгэл ухаандаа бол ийм л юм байна. Хүүхдүүдэд тойрол золох нь шүү дээ. Тэгээ хажууд ихнэр сууж явах нь шүү дээ. За чи энэ дээр ингээд тэгэхээр яг нэг харилцаа үүсээд яг нэг халуун дулаан гэдэг юм чинь ингэж хадгалагддаг. Асуудал байна шүү дээ. Одоо бол нэг өрөөнд ороод хаалгаа. Тийм ер нь тийм болсон. Тэр чинь нэг хөдөлгөөн зөвшөөрөхгүй байдлыг эхлэл гэж ойлгоод байдаг байхгүй юу? Ер нь. Тэгэхээр эн чинь хамтдаа суугаад хамтдаа шийдэж байна гэдэг чинь тэрийг тэгж шийдэхийг би хөдөлгөөн зөвшөөрч байна те. Надаа хоол аяалаад ирэхийг магадгүй би хүүхдтэй хөдөлгөөн зөвшөөрч байна те. Одоо өөр яадаг ингээд нэг тийм нэгээ хөндлөж байгаа хөдөлгөөн зөвшөөрж байгаа хэлбэрүүдийг л бид нэр амьдралдаа яаж хийж аваад үүсгэх нь өөрөө энэ хөнгөн сэтгэл готрол байна уу энэ өөр бусад зүйлсүүдээс сэрэмжилж идэв. Ерөнхийдөө бусадтайгаа амьд харилцаа үүсгэх нь энэ хүмүүсүүдийн сэтгэл зүйн асуудлыг тулгымцсан асуудлуудыг шийдэж идэг хамгийн ихний суурь гаргалгаа. Тийм учраас нөгөө утаснаас хол бай, компьютераас хол бай гэж хэлж байгаа нь уг нь зөв боловч шийдэн биш байгаа юм л да. Яг тэр өнөөдрийн нийгэм чи өөрөө харилцаа холбоо ингэж өндөр хөгжиж байгаа нөхцөл компьютераас хол бай гэдэг нь өөрөө утгагүй зүйл болж байгаа шүү дээ. Тийм учраас хэрэгэл. Гэхдээ ингээд магадгүй хэрэглэснийхэн дараа нүдээ амраадаг, нүдний тасгал хийдэг хөвшилтэй болъё гэдэг ч юм уу тий. Оройдоо бүгдээрээ нэг хамтдаа хоололдог хөвшилтэй болъё гэдэг ч юм уу тий. Тэгээ уцаагүй зүцлэхдээ юу яавал тэтэн цаг гэхэд уцаа яахгүй бол нэг эн чи өөрөө гэрэл нь өдрийн гэрэл чинь гэрэл сарниулаад байдаг учраас нүдэнд аюулгүй байдаг. Шинийх чинь сарниулдаггүй шууд энэчээс тусчаад байдаг учраас энэ өөрөө асуудалтай учраас
шөндөө бол болчих гэдэг ч юм уу те нэг иймэрхүү жижиг дадлуудлыг хэвшүүлэх нь өөрөө бодит үр дүн юм болов гэж зүгээр хардаг. Энэ хоол идэх талаар ч бас гой санагдчих л да. Тэгээ хоол идсэн нэг жиг хуц гэдэг тийсэлээр гав. Ингэ гэж байхгүй шүү дээ. Хоол идэхдээ бол ингээд намжин болно, тайвширна. Түрүү нөгөө түрүү та ярьжсэн шүү дээ. Тэгэл хоол идсэгээ дараа сайхан тайвширдаг юм шиг гэдэг тийм. Тэрэн шиг ингээд 50 амгалан байна. 50 амгалан байгаа талуун бүлээрээ байхлаар за нэг нь байхгүй болчвол мэдээ санаа зовхон байна. Ингээ халуун бүлээн байгаа тохиолдолд бас нэр нь готрол байх хэрэгтэй. Тийм ээ. Тийм ээ. Тэгээ ямар шийдвэр өрөөж болно л да. Юунаас ч үүдэж болно да. Зөвхөн гэр бүлээс биш тийм ээ. Тийм. Яг би фокуслаад байгаа нь яг зүгээр гэр бүл гэж байгаа. Тэгээ дараагийн дугаарууд дээр мөрөгтэй тоглоомж үйт юм уу, донтолч үйт юм уу. Тэгээ одоо азгуутал санхүүгийн асуудал юу ийт ингээд маш том зүйл учраас ярина. Өнөөдөр болохоор би бол дотроо битүүхэндээ энэ ерөөхдөө ирчүүдийг нураадаг асуудал бол ерөөхдөө гэр бүлийн асуудал юм уу? Мөн гэж бодож аваад тэрийг ухах гал ингээд бай асуугаад төхүүлж хаяал яваад байгаа миний энэ буюу. Гэтэ энэ кинонд гэр бүлийн асуудал биш байдаг шүү дээ. Тийм байдаггүй. Арай өөр тийшээ өөр үнцэг гэдэг байхгүй юу? Яг нөө энд юм бомоо хүний асуудал тухайн хүн дээр том байдаг тийм харьцуулж болдгоо. Тэгэхээр яг түүнтэй ижилхэн бас шүүмжилж болдгоо юм байна тийм. Асуудал бол асуудал мэдээж даваад гарсныхын дараа бол асуудал аюу амархан санагдаж шүү дээ. Бид нар 10 жил төгсгөөл шалгалт өгөх чинь бас л энэ зүрх чинь цээжиндээ багтахгүй бас аюу юу болд шүү дээ. Даваад гарсныхаа дараа бол үгүй яг төгсчөөчтэй тэгээ болдсон шүү дээ гэж зүртээ нэг амар баатарлаг юм шиг тий. Тэгэхээр яг үүндээ давж гараагүй бүхэл асуудлууд бид нар том байдаг учраас хүмүүсүүдийн явдаг чинь тий. Асуудал гэж байгаа зүйл дээр үгүйсгэхээс илүү тайлбарлаж чадахгүй, зөвлөж чадахгүй зүгээр ядаж сонсоод өнгөрчөөсөө гэж боддог байхгүй. Бид нар нэг бие биенээ ядаж сонсоод өгөх нь нэг нэгэндээ тус юм болов. Тэгвэл унаа чинь чиний л асуудал ш. Надад мах гэдг нь өөрөө дахиад үгүйсгэл буюу чи хамаагүй хүн гэдэг байдлаар очиод байт юм. Тэгэхээр магадгүй өнөөдөр та энэ хүнийг сонсоод өгсөн бол маргааш нь таны сонсох чинь бид яаж мэдэх вэ тий? Иймэрхүү зүйлсүүд байдаг юм байна. Заавал бид нэр тус болно гэхээр л нэг бодит зүйлээр тус болчихгоо аль эсвэл нэг үнцэнтэй зөвлөгөө өгчихгөө гэдэг ч юм уу эсвэл ухаантай болчихгоо үгүй. Бүр ингээд уриалмар санагдав. Хүнийг бүр ингээд нэг 5 минуттай өөдөөс нь ган хийхгүй хөвчөөсөө сонсоод үзээрэй. 5 минутын дотор тэр хүн 5 минут нуршдаггүй байхгүй. Яаж яж хагаад дундуур нь юу гэж бодож чинь асуудаг байхгүй. Заавал эргээ саналж асуудаг тий. Ингээд үзээрэй. Тэгэхээр энэ дээрээс хамгийн энгийн гоё ойлголцоод ороод байна. Ойлголцол нэгэн л үүссэн бол тэнцэнээс үгүйсгэл алга болж ин гэсэн үг шүү дээ. Үгүйсгэл байхгүй бол энэ үйл ойлголцол буюу иймэрхүү зүйл ер нь очихгүй шүү. Зөв. Тэгээд хэдүүлээ яраг зүгээр энд хүрээд төр дуусгая. Бас нөгөө цагтаа нартай учраас. Угаасаа сэтгэл готрол бол ерөөсөө асар том сэдв учраас нэлээд олон дугаар гарах болов. Бид хоёрын зорилго болохоор эрэгтэй хүмүүст, эрчүүдэд сэтгэл зүй талаас нь, сонирхол талаас нь, уламжлал талаас нь, юу гэдгийг эрх үүрэг талаас нь, хүн талаас нь юу хэрэгтэй вэ тэр талаас нь мэргэжлийн хүмүүсээр мэдээлэл дамжуулъя гэж бодож, тооцож, бас тодорхой хэмжээнд хүмүүстээс нөлөө үзүүлчих болов гэж бас нэг жаахан гордод суугаа юм. Тийм ээ. Одоо нэг хүлэн зөвшөөрөхтэй байдаг шүү дээ. Одоо тийм гэж хэлэхгүй бол болохгүй шүү дээ. За баярлалаа. Урилга хүлээн авч үрж ирсэн тийм ээ. Сайхан нэвтрүүлэгт оруулсан. Тэгээд Ирчүүдийн код подкастаа бос подкастыг үзэх дуртай бас үзэгчтэй хамт байгаарай. Өшөө олон дугаарууд маань оролцоорой гэд хамаарчээс урилгыг бол нин тэргуунд ингээд өгчөө. За тэгээ баярлалаа. Надад бол нэр хүндээ асуудал байна уу? Таатай. Баярлалаа. За Ирчүүдийн код подкаст энд хүрээд дуусчих. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Тийм ээ.